тойруулаа авчихна гэсэн. Дамбтай. Дамтаа. За сонсогч нь эхэлж байна уу? За. Эхэлсэн үү? За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол 25 оны 8 сарын 10 одоо хичээл эхлэхэд бол нэг 20 хоног дутуу байна. Улаанбаатар хотод яг эд бүтээн байгуулалтын ажлууд явж байна. Өнөөдөр миний бие нийслэн засаг дарга 1-р орж давдлаа энэ Шингэлтэй дүүргийн 1-р хороо болох Турки элчин Цэцэг төвийн одоо баруун талын зүүн талын уулзуур дээр зүүн талын хэсгээр хойдлон Шингэлтэй дүүргийн 1-р хороон дээр ирээд байгаа дээ. За энэ хэсгээр болохоор Чингисийн өргөн чөлөөний нөгөө гол магистралын хэсэг маань замынхаа баруун уртлол хойдлын хэсгээр бол чулуун замаар солигдохоор байж байгаа. Баруун зүүнээс зүүн дөрвөн зам хүртэлх хэсгийг бол Санд өндөр гэдэг компани бол ажлыг авсан байгаа. Та Санд өндөр компани даамал инженер нь Батлэр компанийн талаар товчхон танилцуулаад ажлын гүйцэтгэл юм байна. Мэдээлэл өгөөч. За ойлголоо. Манай компани бол одоо Улаанбаатарт үйл ажиллагаа эрхэлдэг. Жоон чанар. Тэгээд одоо нийслэлийн явгууны замын төслөөр манайх 9 сарын 25 хүртэл гэрээтэй байгаа. Тэгээд нийт одоо 30,000 м тал байгаас энэ жилийн одоо төсөв суугдсан төлөвлөгөө нормынхаа дагуу ажиллаа гүйцэтгээд одоогоор 5200 м квадрат тавьчихсан. Нийт объемоор бол бөхөө болохгүй байна гэдэг. Тэгээ ерөнхийдөө чулууга урдаас татахыг зөвшөөрсөн. Тэгээд л одоо бүгд нэг дурсаар чулууга авч байгаа. За одоо тэгэхээр юм байна. Бас зүйл таасаа болон чулуу үйлдвэрлэгчний холбоотой бол ярьсан. Хэмжээний дагуу сайн чулуунуудыг бол нийлүүлнэ гэж байгаа. Үнийн хувьд бас хятадаас чулуунаас хамаагүй үнэтэй байна гэдэг дээр бол хэмжээг яг ярилцъя гэж байгаа. Тэгэхээр та дараагийн чулуунуудаа бас Монголын чулуунуудаас авмаар байгаа шүү. Чулуу үйлдвэрлэгчдийн холбооноос үйлдвэрлэж байгаа чулуунуудаа. Тэгэхээр би яг энийг бол бас танаад ингээд аль бисоор үүрэг болгож байгаа шүү чулууга ярьсны дагуу. За энэ дээр сүүл би яасан гэсэн танах одоо бол 30% гүйцэтгэлтэй тийм ингээд төв шуудангийн давах хэсэж байгаа. Энэ тарин шааны хэсэг бол цутгалдаар нөө чулуугаараа явъя гэдэг байгаа шүү дээ. Чулуугаараа тойруулаад тийм. За ойлголоо. Тэр гисэн байж байгаа. Тэгээ дамп менежер мэдж байгаа тийм. Мэдж байгаа. За танаа гүйцэтгэл дээр очиж хараа юм дээр. Танаа баригад одоо хэдэн баригадтай явж байна? Манайх одоо 6 хэсэг газар ажиллаж байна. Ааха. Тий. Айл хэсэг газар хаана ажиллаж байна? Одоо энэ төв шуудан дээр байна. 13 дээр байна. Мэлэн хөргөний хойдол дээр байна. Эхлэлгүүрийн баруун талд 2 баригад ажиллаж байна. Ааха. Тэгээд хүнсний орой автобусны буудлын дээр 1 баригад маань байна ингээд. Ааха. Одоо эн чинь ингээд хараа төв замын дагуух хэсэг. Ингээд хүн ингээд яхад ингээд тоош ороотой болчиход байгаа юм. Тэгэхээр ер нь ажлын аргачлалын хөвж болж өгдөг бол нэг юм таллаж ингэж хийхгүй бол одоо 9 сар хичээл сургууль өгчээдэг. Энд чи иргэд ингээд ийм тоостой газар төв гудамжаараас явмааргүй шүү дээ тийм ээ. Хүн ам цуглаж байгаа хэсэг дээр. Нэг талаасаа хөвгөл одоо хөтч чавтангаа тавиал нэг талынхаа хашлаг руугаа дүүргэлтэй хийгээл тэгээд хаагаал зорчих хэсэг үлдээгээл тэгэл одоо үлдсэн одоо нөгөө талыг хийж байгаа л байдаг. Аргачлалын хувьд ингэж талаар явмаар нэг талаа хуулчаад нэг талаа хийж явахгүй бол бүтнээрээ хуулаад хийгэр чинь хуулцсан юм урт газраар явахар чинь шороо тоос дийлдэхгүй байдаг байхгүй. Тэгэхээр аргачлалын хувьд талын хуулж аваад талаа ингэж нэг талаа бэлдчихэд талаа дэвшчихэд талаа ингэж хийхгүй бол тэгэхээр та одоо инженер хүн өөрөө тэр аргачлалтай ингэж бэлдэхгүй бол одоо яг ийм хэсгүүд дээр чинь ингээ уртаар нь хуулаад авахар чинь ингээ зочход аяг хэцүү байдаг. Тэгэхээр та энэ ажлын аргачлал дээр дамп инженерчсэн цаашаа дараагийн гудамжууд дээр ингээд голоор нь хэсэгчлэг аргаар явах байхгүй. Энэ хэсэг чинь нөгөө кабель шугам юуны хэсэг байхгүй байгаа тийм. Нөгөө гэрэлтүүлгийн ажил нь дандаа ногоон байгууламжаараа байгаа. За хуучин авж байгаа энэ юунуудаа хүлээлгэж өгч байгаа юу? Тийм. Нийслэлийн 3 дүүрэгтэй хүлээлгэж өгч байгаа. Ааха. Яа ангилтай баян зүрх гэх тийм. Гимтэлтэй гимтэлгүйгээр нь. Ер нь тэгэл нөгөө нийт объемоор яг хуулаад тэгэл яг тэр чигээр метр квадратаараа хүлээлгэж өгöd агтай үлдэж байгаа. Агтай. За одоо яг энэ хэсгээр бол гүйцэтгэж байгаа ингээд талаа нь хийцээ. Шөнийн ээлж гаргаж байгаа л үү танах? Шөнийн ээлж байхгүй. Ерөнхийдөө өглөө 8-аас нэг орой 21 цаг 22 цаг хүртэл ажиллаж байна да. Яагаад шөнийн ээлж гаргахгүй байгаа лээ? Шөнийн ажил ер нь жоохон төвөгшөлтэй л төвшин харах гал тэгэл тавих гэхээс ихсэлэл жоохон хүндрэлтэй байна. Одоо 9 сарын 1-нд өгөхөөр ачаалттай үед одоо шөнийн ээлжээр илүү шүү. Өдөр одоо хүн амын зөрчилтэй үед бол амраад шөнө бол гэрэл тавьж байгаад шөнийн ээлжээр хийвэл зүгээр шүү дээ. Ер нь бол тийч хиймээр байх юм. Эсвэргээр өдөр гарч байгаа баригуудаа бага шөнө зорч хөдөлгөөнч багтаа яг уу
Энд чинь зүсэх тайрах ажил бол байхгүй шүү дээ. Байгаа болов уу? Энэ дээр байхгүй. Энэ одоо энэ тараас бол байхгүй. Өөр бусад том тараасууд дээр бол мэдээж зүсэл юуны ажил байгаа. Бачтай. За одоо манай танах чинь сант өндөр. За сант өндөрийнх маань бол ингээд Туркийн яг элчингийн уртлын хэсгийг бол ингээд хийн. За иргэд бас зарим юм дээр ингээд шүмжлээд байгаа асуудлууд байгаа. За дэше болж байгаараа. Иргэд маань ингээд шүмжлээд байгаа асуудлууд байгаа. Юун дээр шүмжлээд байна вэ гэхээр зүгээр байгаа яг зам хуулж ийн гэдэг. За одоо ингээд уртаар нь харах юм бол зарим хэсэг газар зүгээр байгаад байгаа боловч харагдахад ер нь бол ингээд нийтлэг нь Улаанбаатар хотын төвийн зам маань ингээд яг иргэдтэй харах юм бол ихэнх хэсэг нэгээд цөмөрцсөн хэсэг явж байгаад ингээд цөм татагтаад хуучраад хагардсан ийм хэсгүүд байгаад байгаа учраас энийг нэг мөр ингэж дээр нь солих ажлууд бас явж байгаа. Одоо энэ хэсгийг харах юм бол ингээд тэр чигээрээ цөм явцсан. Энэ хэсгүүд бол сулраад ингээд гараад ирцэн. Хагардсан байж байгаа. Одоо хэдүүлээ тэгээ уулзуур дээр очиж бас харъя. Мэдээж автозам явган зам гэдэг бол бүтнээрээ ингэж хагарч мууддаггүй. Хэсэг газар зүгээр юм шиг харагддаг. Ерөнхийдөө бол илэгдэлд орохоор газрын гүнийхээ дуур айл хэсгтэрээ хөлдөлт эсвэл эвдрэл хэсэгтээ явагдаад байгаа хэсгтэрээ бол ингээ эвдэрчдэг. Тэгээ ингээ бүтнээр нь харахад бол зарим хэсгүүд нь бол зүгээр юм шиг харагддаг. Тэгээ иргэд маань бас энэ дээр их шүмжэлтэй байгаа. Тэгэхээр ер нь бол явган зам автозамыг төлөвлөөд уртаар нийтээр нь ингэж сольдог ийм бас ассамблетай хийгддэг ийм замууд байгаа шүү. Тэгэхээр та бүхэн манаас тэрийг зөвөр ойлгож хүлээж аваарай гэдэг. Одоо манай хуучин Турк элчингийн уртлын хэсэг бол ерөөхдөө бол ингээд 10 гаруй жил болцсон, муутцсан. Хажуу талаар ингээ хонхоогоод уулзуурын хэсгүүд бол нэлээд муудаад ийм гимтцсэн, хагарлууд бол нэлээд явцсан байж байгаа. Одоо бид нар бол ингээд нэг чанартай хийгээд эх жилийн өвөл нэг 100 хөлдөөд гисгэд нэг ганц хэмжээний доголдууд гарах бах суурийг хөрс хөлдөөд гисгэд. Тэр үед нь эх жил нэг засчихад тэгээд тэрнээс цааш ажил хүлээлцэх хугацаа байгаа шүү дээ. 30-40 жил бас зүгээр явчих واخ. За одоо цэцэг төвийн уулзуур дээр ирж байна. За цэцэг төвийн уулзуурын энэ хэсгүүдийг бол одоо ингээд хаграа туучин гэсэн хуучин чи хашлаг байсан. Юм шиг байна гэж ормоор нь хараад байгаа. Тэгээ ингээд хашлагаа тойруулж чулуугаараа гүйцээгээгүй ингээд хийцээ. Одоо энэ хэсэг мэсгийг ингээд нийтээр нь зэгцлээд янзлаад шин засварын өнүүдээр бол ингээд тавьчихаар байж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ хэсгийн хэсгүүд ингээд тэр чигээрээ нэг ассамбл буюу цул чулуун болгоод яг саяны тэр бид нар төв шуудангийн уртлын хэсгийг харж байгаа шиг юм болчихно. Тэгэхээр иргэд маань бас энэ дээр бас хүлээцтэй хүлээж аваарай гэдэг. За энэ хэн бэлээ? Батэлгэр за одоо хизээ дуусах уу? Энэ хэсгийг одоо төлөвлөгөө юу? Цэцэг төвийн цаашаа уулзуур ингээд өргөжлөд явна те. Тийм. Эндээсээ яваад мөнгө зөвгийн автобуснаар буудлахад хийгдсэн байгаа. Яралтай хийгдэх нөгөө нэг 10 автобусных буудлынхаа маань нэг байгаа. Тэгээд одоо эндээсээ мөнгөн завийн хүртэл яваад автобусны буудлууд чинь нөгөө явган замын хэсэгтээ юу бас бол шууд нийлж байгаа. Хууч нөгөө доголууд энэ дээр ногоон байгууламж хийгдэх хэсгүүд ногоон байгууламжинд хийгдээд хавтан болох хэсэг маань хавтан болоо шууд явцсан байгаа. Дамбаа энэ дээр эдний ажил чинь графикийн дагуу хэр явж байна? Хоцролттой. Ерөнхийдөө баг зэргийн хоцролттой явж байгаа. Баг зэргийн хоцролттой байгаа. Нийт хэдэн мянган метр квадрат гэсэн. 30 мянган метр квадратаас одоо 5200. 30 мянган энэ жилийн төлөвлөгөө. Энэ жилдээ бол одоо 11 мянган байснаас хасагдсан байгаа. Энэ жилдээ ер нь нэг 8700 орчим квадрат л байгаа. Тэрний одоо 5250 өнөөдрийн байдлаар манай. Энэ жил 11 мянган мó 30 мянгаар юм уу? 30 мянгаар. Тэрийг ягаад захиалж чартай гэж ойлгож байгаа. Бид нар чинь 90 жил гэсэн төлөвлөгөө байхгүй шүү дээ. Энэ жил 30 мянга гэсэн. Энийг одоо би гэрээ байгуулсан. Надад дээрээс ирсэн. Одоо нэг үүрэг даалгавар энэ жилийн ажлын явбан байгаа шүү дээ. Тэр дээр бол манайх энэ жил төсөвт суугдсан тоо хэмжээгээр бол ийм байгаа л гэж надад хэлсэн удирдлагууд нь. 24 оны захиалгын хэмжээрээ болохоор эхний 30 мянга 11 мянган метр квадрат. Тэгээ 25 оныхаа захиалгын хэмжээ их шилжүүлэх захиалгын хэмжээр болохоор нийт 30 мянга болж. Тэр 25 онд 30 мянга. 30 мянга бүрэн дуусгасан. Тэгэхээр дамб инженерийн захиалагчтай аль биесээр шаардлагыг хүлээлгэж өгөөд юу юмараа. Энэ жилийн ажлаа норомт хугацаанд хурдан дуусгах. Хэрвээ дуусахгүй бол одоо шаардлагатай арга хэмжээг авна гэдэг. Та юу нөлөө? Та менежер нэрсэн үү? Манай сайн байна уу та? За. Даваадлаа. Та хэн бэлээ? Батцорыг. Юуны сант өндрийн? Сант өндрийн менежер. За танах энэ жил чи 30 мянга гээд гэрээгээр авцсан байж байгаа юм байна шүү дээ. Тэгээ одоо бол 5200 гүйцэтгэлтэй. Нийт нэг 25% таа явж гисэн шүү дээ. 6-ны 1 нэг уу юм. 20% таа 17-8% явж гисэн шүү дээ. Одоо энэ байдлаараа тэгээд хугацаанд дуусахгүй юм шүү.
Энэ яг юу яасан? Энэ жил манай дээр тавигдсан төсөв 3.5 тэрбум гэж үзээд тэрэндээ таарсан график гаргацсан. Тэрийгэ мөрдөж явж байгаад нөгөө нийслэлээс хөрөнгө оруулалтын газраас та нараас ч гэсэн нөгөө хүсэлтүүд гарсан шүү дээ. Та нар маань дуусгаад өгөөш бид нар төсөв мөнгөийг шилжүүлээд бүрэн болгоод өгье гэдэг. Тэгээ одоо нөгөө бүтэн төсвөөр нь хийх энэ асуудал руугаа ирэнгүүт бид нар жоохон оцролтод орчиж байгаа. А тэрнээс 5 сарын 12-нд ажил эхэлснээс бол бид нар яг энэ нөгөө тавигдсан төсөвдөө таарсан хэмжээний график анх гаргаад өгсөн. Тэрийг өгн мөрдсөн байдалтай явж ирсэн. Одоо бол бид эрчимжүүлэх бол болохгүй юм байна. Энэ жил бүгдийг хүлээлгээд авчиа, хүлээгээд өгчиё гэд аль аль талдаа ийм болж байгаа юм чинь нийт хүчин чадлаараа гээд явах хэрэгтэй байна гэд одоо шахахаас өөр аргагүй байдал орж ирнэ л. Бас анх бол ийм байдал ороо байгаагүй. Нөгөө энэ жил тавигдсан төсөвтэй аваачаад бид нар нэг хөдөлмөр зохион байгуулалтаа хийцсэн байдалтай жоохон азгаах явцсан байгаад байна. За 9 сарын 20-нд ямар ч гэрээт хугацаанд дуусах шаардлагатай. Баригуудаа нэмэх хэрэгтэй. Би захиалагчийн инженерт хэлж байгаа. Одоо гүйцэтгэлээр нь аль болж шахаад төлбөрүүдийг хурдан гарга гэдэг. Тэгээ энэ бүх юм дамбаа инженер ариун туул ахлагтай байна. Тэгээ ганцруу дараатай бүгдийг нь ярьсан. Тэгээ та нар одоо нэг хүчин чадлаа нэмэхийн тулд одоо юу шаардлагатай байна гэдэг бүх талаар дэмжиж ажиллаж байгаа. Гол асуудал бол нөгөө төсөв санхүүгийн асуудлаа ярьсан. Гүйцэтгэл хурдан байх шаардлагатай байна. Энийг ярьсан. Надад ч нь бол богино хугацаанд шийдъя гэдэг ингээд хаана ингэсэн одоо л эрчимжүүлээ явчих. Би танаа инженер төрөө хэлсэн ш. Монголоос аль болох чулууга авах хэрэгтэй одоо дараагийн жигүүнүүдээ. Монголын компаниуд ч юм бол ярилцсан гэж байгаа шүү дээ үн дээр ярилцсан. Үн хамгийн доод үнэ өгсөн юм аа. Тэгээд тэр нь ч гэсэн бид нар дээр өндөр тусаад энэ төсөв маань өөрөө жоохон юу бол байгаа. Тэгээд ярьж байгаа. Тэгэхээр дахиад ярилцах хэрэгтэй. Би чулуу үйлдвэрчтэй холбоотой сахиас уулзалт хийсэн. А дараагийн ээлжин та одоо хурдан дуусгах хэрэгтэй. Аргачлалын хувьд таллаж хийх аргачлал руу орох хэрэгтэй. Нэг талын хуулж аваад нэг талын хийгээд. Тэгвэл одоо ингээд сургууль цэцэрлэг ордог. Төв талбайгаа ингээд бүтээн нь хуулцсан. Иргэд ингээд энэ шороонд дөөр явахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө аргачлалын үед инженерийн үед таад ярилцаад талын хуулж аваад талын хийгээд талын хийж болохоор нөгөө тал руу ордог. Уг нь ингэсэн бид нар замынхаа хойд дуранд гарч болж байгаа ийм нөхцөлд одоо жишээ нь энэ замын уртлаар явж болж байгаа байхгүй. Ийм тохиолдолд энэ талд нь шилжүүлъя гээд нөгөө тамдаг байршуулаад ингэхээр хүмүүс нь эвдлээ ачиж бухимдаад их. А гэтэл энийг нөгөө таллаад хийчихээр нөгөө нэг шүдэлж явж байгаа ам дарж явж байгаа маань ингээд ирмэг хэсгийн чулуунууд дахиад хөдлөх дахиад нөгөөдгөө хуулаад нөгөө багсрамлаа дахиж тэгшидгэх тэгээд нөгөө нэг дараагийн залгаагаа хийх гээд энэ дэр жоохон хоривлууд шууд ингээ үргэлжлээд хийгээд явах. Та тэрийг инженерийн байгаа ярьж дотороо дам инженер за тэгээ инженерийн таад яаж таллаад тэгэхгүй нэг ийм бухимдалд өрүүлж авахгүй. А тэгээд би танайхын нөлөө хоцролтой явж байгаа гэж ойлгож байгаа. Ийм учраас шаардлагатай арга хэмжээ өшөө одоо нэг 20 оны ଭିତରେ харж байгаад аавна. Тэгээд та хугацаанд үүсч юм аюу хурдан их хэрэгтэй шүү. Тэгээд дээрэс нь хөдөлгөөнтэй ч юм уу чанарын доголдолтой байж болохгүй. Төвийн замуудаа та өөрсдөө сайн шалгах хэрэгтэй. Суурийнхаа нягтыг аюу сайн гаргаж чадна. Байж байгаа. За танаа дээр хүндрэлтэй асуудлууд юу вэ? Хүндрэлтэй асуудал одоо бодогдол чиглэлээр үгээр гарсан энэ нийт эзэмшлийн байрнуудыг хадгалсаад нэг ажил дээр үргэлжлэн нот компаниуд Фасадны засварууд одоо хаана байна вэ? Чиглэлтэй дүүрэг дээр. Чиглэлтэй дүүрэг дээр бол одоо энэ усыг дэлгүүрээ нааталт Усыг дэлгүүрээс мөнгөн завыг энэ хэсгээр тэгэнгүүтээ эсрэг талд болохоор Улаанбаатар энэ одоо Фасадны засвар орсон байгаа байна. Тийм хүнсний орын автобусны бодлого цаашаага ингээд манай яг уртлын хийсэн талбай дээр бас нэг каранта юулагтай машинууд гарч ирчээ бас тийм зурчил ингээд үсээд давхцаад байгаа нэг ийм юм байна дараа. Төвчд үйлчлэгээний дүүргийн сүд. Эдгээр маань болохоор нэг хавтангууд хүлээж авч байгаа шүү дээ. Хуучин хавтангууд бордуруудаа. Тэгээд Чингэлтэй дүүргээс ялангуяа энэ нэг аваачаад өгсөн хүлээлгээд өгсөн хавтан бордуруудыг та нар манай хашаанд хүнээ авчираад өрүүлж өг гээд болдгоо. Бидэрт бол тийм бололцоо байхгүй. Тэр үнэ зардлаас гисүүлээд хүн хүчинч байхгүй гэдэг тайлбарлаад байдаг. Тэгэхээр нөгөө актыг манд баталгааж подон дээрээ тавиад бид нар ерөөсөө хоёр хэсэглээд ямар ч хоггүй юуг ингээд шууд подомдож өгч байгаа. Подон дээрээ тавиад очоо буулгаад. Подонгүй зүгээр ягаад гэвэл нөгөө подонтой очиход тэнд по байхгүй учраас ялгаа авахгүй нөгөө подомдохоос аргагүй болчихно. Тийм учраас тэндээ по хүлээж авч байгаа газараа по байхгүй учраас бид нар энэ мянган подонтой подож өгөөд нэмэргүй байгаа учраас шууд нөгөө нэг цэв цэвэрхэн хоггүй ялгсан хавтангуудыг хоовоогоор аваачаа сонсмолдож өгч байгаа хөөх. Тэгэхээр манай энэ талбай дээр одоо үрж ингэж өгөхгүй бол бид нар актн дээр чинь гар үсийг зурж өгөхгүй гэдэг хүлээлцэх актаа өгдөг. Тэрнээс шалтгаалаад нөгөө гүйцэтгэл маань удаашрдаг. Ийм байдлууд байгаад байна. Юу яах вэ? Ялгаад хуучнуудын подон дээрээ тавиад
одоо байгаа бэхлэгээр хийгээд тэгээд фото ч би фото боогоор хүлээж авах гэдэг үүрэг болчихжээ. Бид нар өөрсдөө фотоод одоо манай эндээс одоо бас яа Бишээ гараад энэ засварыг харчих. За юу ойлголоо. Юу яа. Тэгэхээр тэрийг ингээ. Үйлчлэгээний элчүүдээр бас нэг иймэрхүү юмнууд байна л гэж. Тэгэхээр та энийг бол ер нь бол ялгаад одоо байгаа шинэ ирж байгаа чулуун зам байна шүү дээ. Тэр чулуун замынхаа ходоон дээр нь тавьж хүлээлгэж өгөх хэрэгтэй. Бус газрууд бол тэгж өгч байгаа шүү дээ. Тэгээ би тэр газрыг тогтож үйлчлэхийг тэнцээ зориултын дагуу юугаар машин механизмаар буулгаж аав гэдэг Очоод шаардлага хүлээж авч чадах. Тэгээд Хашаанууд дээр. талаас нь юм уу та. Одоо энэ байрны засварууд ингэж явж байгаа юм байна те багсаадны засварууд ийшээ ингэж Бидний машин техникүүд их гарч байгаа. ааха энэ ингэж байрны засварууд яваад эхэлсэн байгаа юм байна те Дүүргүүдийн Чингэлтэй дүүрэг бол Сквадр дүүргийн энэ эсгүүд бол одоо дуусч байгаа энэ гадна талын юуных нь өнгөдгөө яваг баг шүү те тий. дулаалга бол хийсэн юм байна шүү дээ Тэгээ дулаалгаа хөөсөн зэрэг хагаад хадаад хэдэн байр дээр явж байна энэ жил одоо ер нь стүүн уулзуураас цаашаа их дэлгүүр хүртэл явж байгаа юм. Тэгээд хүнсний хорийн тусны буудлаас цаашаа үргэлжлээд одоо үсэг дэлгүүрийн уртлын фантом хүртэл тийм байралтай явж байгаа. Тэгээд яг юулэгтэй машинууд нь бидний нөө нийтийн эзэмшлийн явган гудам зам талбай дээр гараад тэгээд өчигдөр бол ерөнхийдөө дүүргийн менежерүүд рүү яа холбогдоод болдуулах шаардлагатай гарч ирсэн. за энэ бол яг цэцэг төвийн уулзуур хэсгийг харж байна энэ бол бүр өмнө тавигдсан байсан чулуу явган зам за яг хав тодорхой хэмжээнд бол зарим эсгүүдээр хагаралттай эсгүүд байна гэхдээ чулуу бол нэг ингээд тавьдсан байхад бол маш ингээ уддаг. Яг бид нар зүгээр эх жилээс Улаанбаатар хотын хэмжээнд юу ярьж байгаа гэхээр жижиг чулуу явган замуудыг эвдэрлүүдийг хэсэгчилж засах. Одоо энэ чинь ингээд нэг юм хэсгээс хэсгэн газар сүулт шон суулгах ч юм уу тарин шаан гэдэг бусад ид үтцүүдийг дандаа сүулт хийдэг те. Түүнээс болоод нэг хэсэг ийм өмнө нийсэн явган замуудаа ч юм уу гэмтээгээд байгаа ийм ажлууд гардаг. Тэгэхээр энийг бол ерөнхийдөө бол яг цаашаа хотын хэмжээнд бол дүүргүүд ингээд хэсэгдсэн баригадуудаар ингээд засаж явдаг ийм системд бас шийдсэн зөвөө гэж ярилцаад ингээд Булгамтах тий хуучны нөгөө барзаалгалт байхгүйсоо шийдсэн байсан юм тэр маш булгамтах. Одоо сүүлийн чулуунууд чинь нөгөө юуны арга барзаалгаад хийж байгаа. Энд дээр нэлээд ялгаа гарч. Энд чинь бол барзаалгаагүй ичгээр зүгээр жоо хүүтрэл цан зогхоор маш амархан альтраад идэв юм. Цас унахоор бол бүгд альтрах баг. А энэ чинь зүгээр хүүтэ авчихсан шууд альтраад идэв юм. Тий тэргүүрээ. За өнөөдрийнхөө юуг энэ үргээд ингээд дуусгачих.